Артузо үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Маргааш гэж өдөр байдгийг хизээч бүү март. Араман. Нэг л агшинд. Наран туяа энхээтэй ярьсан бүхнээ эрдэнд хэлсээр. Харин энхээ түүнд сайн болсныг мэдэж түүнээс айж байгаагаа хэлсэнгүй. Ингэж болохгүй гэдгийг хамгаас илүү мэдэх болохоор энэ бүхнийг нэг тийшин цэгцлэхээр шийдэн уулзгаар хүлээж байхдаа хэрхэхээр шийдэж ядан мухарталд орон сууна. Гэтэл утсан дуугарахад ихэд зочин авбал энхээ ярьж байлаа. Нараа, өнөөдөр би уулзаж амжихгүй нь уучлаарай. Надад хойшлуулшгүй чухал ажил гарчихлаа. Оо, би уг нь чамтай ярих чухал юм байгаа юмсан. Маргааш болох уу? Өнөөдрийн хувьд надад хойшлуулшгүй ажил гарчихлаа. Баяртай хэмээгээд уцаа тасалчихв. Наран туяа хариултаа олохгүй гацхтаа Эрдэнэл түүнд туслан хэмээн шийдээд Эрдэнд уцтан уулзмаар байгаагаа хэлтэл Эрдэнэ ихэд гайхан. Ямар нэг юм болоо юу нараа? Харин тийм ээ, надад тантай ярьж зөвлөх нэг хэрэг гараад. Тийм чухал юм уу? Ааха. Маргаашнаас өмнө шийдвэрээ гарах хэрэгтэй болчиход байна. Тэгэхгүй бол бүх зүйл дэндүү хол явчих гээд. Тэгвэл одоо манад хүрээд ирдээ. Би харж байна. Ингээд наран туяа Эрдэнийх рүү явв. За тэгээд юу болов доо? Эрдэнэхаа, би бүр гайхаад мухардчаад байна. Юунд тэр вүлээ? Энхээ надад сайн болчихож. Хэмээгээд доош харвал Эрдэнэ хөмсгөө зангидаад харин чи хэмээн намуухан асуувал наран туяа чимээгүй сууж байснаа уйлчихв. Юу гэхээ мэдэхгүй уйлсаар л. Эрдэнэ түүнд салбитыг өгөөд мөрийг нь зөөлөн алгадан. Чи бас сайн болчихож, тийм ээ? Мэдэхгүй Эрдэнэ ах минь. Би уг нь тэгж болохгүй. Тийм байлаа ч гэсэн танд хэлэхэд их эвгүй байна. Чи санчрыг санаж байна уу? Тийм ээ, маш их санаж байна. Гэвч над руу одоо болтол ярихгүй байгаад нь гомдох шиг. Битгий гомдорой охин минь. Би сургийг нь гаргахаар хөөцөлдөж байгаа. Ямар ч сургаггүй бид бас гайхаж тасраад л суuna. Чи химээтэл хаалганых нь хонх дуугарах дуулдав. Ханд очин хаалгаа тайлж өгтөл энхээгийн хандтай мэдлэн ерөнхийлөгч байгаа юу? Хэмээн асуухан дуулдахад наран туяа Эрдэнэ хоёр сандран, наран туяа бушуухан болсон цүнхээ аваад сандарсан харцаар Эрдэнийн өвдөөс харвал Эрдэнэ мөн сандран хэдэн тийшээ харан хаана оруулан нуухан хайж гарав. Ханд нөгөө хоёрыг мэдэж байгаа тул аль болох цаг авах гэж энхээд найр тавин гал тогооны өрөөндөө оруулан цай аяглан өмнө нь тавхтай эдээгээ тавилаа. Энхээ цайгаа уучхаад Эрдэнийн өрөөнд ортол Эрдэнэ уншиж байсан сонингоо доош болгон. Оо, энхээ, за яасан орой явж байх юм? Ямар нэг юм болоо юу? Харин тийм ээ, таныг гэртээ байгаа байх гээд шууд хүрээд ирлээ. Танд хэлэх чухал мэдээ сонсоод санчраас уу? Хэмээн асууж байхдаа Эрдэнэ гарын чичрэг бололтой сонин чихрэн шажигнахад энхээ. Харин тийм ээ, саяхан нөгөө найз минь яриад санчрын сургийг гаргасан байна. Тийм үү, за ашгүй, тэгээд хүмүн сайн гинүү? Та одоо хэлэх үгийг дуулаад бие бариараа. Би бүр найзаасаа лавтаа биз сайн тодруул гэхэд гарцаагүй хэмээн баталж байна. Тэгээд юу юм хэлээчтэй. Хүмүн амьд үсттэй. Гэхдээ нь хоолон чичирч байгаа нь мэдэгдэв. Амьдын хувьд амьд. Санчир ял авчихсан байна. Хар тамхи татсан үедээ хамт байсан залуугаа хутгалаад алчихсан гээд түүнд 20 жилийн ял өгснийг зурагтаар харан мэдлээ гинэ. Юу хэмээн орилон босч ирснээ. Яахаараа хүн алсан гэж
бас юун хар тамхи. Энэ бүхэн эндүрэл болсон байна. Тийм ээ, би ч бас тантай адил бодож байна. Гэвч та одоо бие барин яахаа шийдэрээ ерөнхийлөгч. Би найздаа өөр ямар нэг юм дуулдвал заавал бүгдийг нь хэлээрэй гिचгсэн байгаа. Үгүй. Миний хүү яагаад ч тийм юм хийх хүүхэд биш. Энэ бүхэн яг эндүрэл гарчглаа. Нэг бол хүүг минь гүтгэж гэж. Тийм байгаасаа гэж чин өмнөөсөө хүсэж байна. Гэтэл эмэгтэй хүний уулах алдах дуулдав. Эрдэн сандран наран туяагийн байгаа зүгт харвал энхээ харин босон үүдэнд очоод доош сөхрөн суусан хандын гараас өргөн босгов. Эрдэн мөн очин түшин орон дээр суулгаад гараараа сэвэн хандаа хөгшөө хэмээн дуудан байтал энхээ алчуур нурган авчран толгой хүзүүн арчин хэд сэвтэл ханд нулимстай нүдэ аажуухан нэн. Саяны миний сонссон бүгд худлаа үсттэй. Худлаа гэд надад хэлээд өгөөч хэмээн цөрхрөн уйлтал энхээ эрдний өдөөс асуусан харцаар харуул эрдэн санаа алдаад. Миний хөгшин тайвширтаа. Энэ бүхэн бодит мэдээлэл биш. Би маргааш илүү сайн тодруулах болно. Тийм болохоор чи минь тайван бай хэмээн аргадав. Ханда тайвширч үл чадан муу совин татаад байна. Яах гэж хүүгээ би гадагш нь явуулав. Эндээ болоод л байсан. Хажуунаасаа хэрэггүй холдууллаа. Одоо ингээд үгсэн амьд нь мэддэхгүй хэцүүч юм а хэмээн цээжээ нүдэн цорхрон уйлах нь өр эмтэр ажээ. Эрдэнэ энхэд хандан. За чи одоо явдаа маргааш уулзъя. Тэгидээ ханд ихч зүгээр үсттэй түргэн дуудах уу? Зүгээр. Ингэж байгаад нэг тайвшрах байх хэмээгээд энхийг гарган хаалгаа төгжөв. Тэрээр наран туяаг нуусан шүүгээг онгойлгол наран туяа мөн уйлчихсан сөхрөн сууж байв. Наран туяа миний охин очиж ханд огшигаа тайвшруул. Наран туяа юу ч хэлэлгүй сул урсах нулимсаач арчих сөхөөгүй. Ханд дээр очин хүйтэн ус хийж өгөөд мөрөөрн тэрвэл ханд түүний мөрийг дэрлэн бүр ихээр уйлна. Гэтэл ч наран туяагийн утсанд дуудлага ирэхт нь харвал инхээ залгаж байв. Наран туяа утсаа авсангүй. Эрдэнэ нэг эм байран хурж ирээд хөгшөөн энэ имийг уучих сайхан тайвширна. Би маргааш бүгдийг тодруулъя хэмээн өгвөл ханд юу ч хэлэлгүй эмээ уугаад босон говьсгийн унтлахын өрөөрөөгөө сажиллаа. Наран туяа чамаас хүсэх нэг хүсэлт байна. Ингээд наран туяа түүний өдөөс харвал эрдэнэ үргэлжлүүлэн. Чи миний хүүд одоо болтол хайртай чинь хэвээрээ бол. Хүүгийн минь араас англи яв. Бүх зардлыг чинь би даана. Очоод үнэхээр хоригдсон бол эргэж тойрч бидэнд хэл бол тэгхүү хэмээн царайчлан харвал наран туяа юу гэхээ мэдэхгүй чимээгүй сууж байснаа. Яг одоо би танд шууд хэлж мэдэхгүй байна. Би ч гэсэн их цочирдоод юугаач мэдэхгүй болчихлоо. Би чамайг албадахгүй. Тэгэхдээ чамайг хүүгийн минь төлөө зөвшөөрнө гэж итгэж байна. Мэдэхгүй. Үнэхээр мэдэхгүй байна Эрдэнэ ах минь. Би одоо явъя да. Баяртай. Би такси дуудаад өгье. Төр хүлээж байгаараа гэд уцаа гаргатал наран туяа. Зүгээрээ Эрдэнэ ах баяртай. Тэгвэл ядаж энэ таксины мөнгө хэмээн түүнд төрөвчийн уудлан мөнгө гаргаж өгөх хооронд аль хэдийн ард нь хаалганыхан дуу дэндүү гэмээр гунигтай хаагдах дуулдав. Мөнх бата гэртээ байтал түүний утсанд дуудлага ирэв. Сайн байна уу шин өвгтөө? Цаад нохоо ч н бодлоо өөрчлөх шинж байна уу? Харин үгүй л юм шиг байна. Тэгэхдээ би заавал хэрэгтэй хэмээн сайн хэлж ятгсан байгаа л да. Тийм үү. Сая надад мэдээ ирсэн. Эрдний хүү Англид шоронд 20 жилийн ял авсан гин. Тийм болохоор Эрднийг одоо үгсэн амьдын хооронд болго. Чи нэгэнд итгэлийг нь авсан нь үний юм бол үгсэн амьдын хооронд үлдээж түүний ажлыг хий. Тийм үү. Яаж яваад хоригдчихдаг байна? Энэ чамд ямар ч хүртээлгүй. Миний гар урт гэдгийг мартаагүй биз? Эрдэнэ өөрөө л энэ бүхнийг эхэлсэн. Одоо харин боломж гарч ирлээ. Тийм юм шиг байна. За би хэрхэхээ сайн бодож байгаад танд хэлье.
Бодоод хугацаа алдаад байх юм байхгүй шүү. Хурдан тусмаа сайн. Ойлголоо. Маш хурдан. Би чамайг өдий болтол зөндөөл харлаа. Энэ удаа урмыг минь хугалахгүй гэж найдаж байна. Тийм ээ. Би чадхаараа гүйцэлдүүлэх болно. Гээд хэлж дуусгүй үгүй утсан тасраг бололтой дээд химэн дуу хангинав. Мөн бод толгоогоо барин. Шин овогтоо чийч аргагүй урт гартай юм да. Чиний буйнаар миний ч бас зам нээгдэж байгаа минь энэ биш байгаа химэн баясан бодсноо цаас бол аван юу ч юм бичиж эхлэв. Наран туяа эрднийхээс гараад яаралгүй алхан явна. Саяны сонссон бүх зүйл дээрээс нь нэмээд эрдний хэлсэн үгийг бодон сул асгах нулимсаач арчих сөхөөгүй алхална. Нэг л мэтгэд автобусны буудлын дээр хүрээд ирсэн байлаа. Унаа нэгэнт зогссон бололтой хөдөлгөөн татарсныг ч анзаарсангүй. Төв зам руу гарan унааны ая бодхоос хэмээн шивнээд цааш алхав. Би яах ёстой юм болоо? Намайг яалаа гэж ингэж хийдгэж байгаа юм бэ? Санчраа чи уг нь муу хүн биш шүү дээ. Тэгээд яагаад юун дээр алдчихв та? Чимээ сураггүй болчхоор ч би гомдож байсан ч сүүлдээ бодолтойгоо эвлэрэн чамайг тавьж явуулахаар шийдчихсэн байхад өнөөдрийн дуулсан юм юу вэ? Эрдэнэ ах намайг л гэж байхад би нүүр буруулаад хаяад хуй бодоод явах гэж үү? Тэгэхгүй гээд инхээ намайг мэдэхгүй. Хэрэг би санчрын араас явбал инхийг тэр чихтэй алдна. Харин инхийг дагвал ханд багш Эрдэнэ ах хоёрын сэтгэлийг алдна. Надад өнөөдөр хинэн чухал юм бэ? Тийм ээ. Би санчирт хайртай байсан. Одоо ч мартаагүй бодож, хайрлаж, санаж явдаг. Тэгтэл би эгчүү дээ. Шавийнхаа төлөө явах нь багш хүний үүрэг биш гэж үү? Үнэхээр мэдэхгүй байна. Би яах ёстой юм болоо? Хэмээн бодол тарагдан явтал утсанд нь дуудлага дахиад л ирэв. Тэрээр хэн ярьж байгааг нь мэдэж байгаа болохоор сулхан дуугаар байна уу гэвэл инхээ баярлан ашгүй дээ ингэж нэг уцаа авах гэж чи хаана байгаа юм бэ? Би танаа гадаа байна. Цонх ч харанхуй. Би харж байна яасан? Хэмээн сөргүүлэн асуувал инхээ цаанаас нь яг хаана байгаа юм бэ? Найз нь очиод авъя. Цаг өрөө болсон байна. Наран туяа нэг байгаа газраа хэлэх гэснээ гадаралчих юм шиг санагдаад би такси барьчихсан явж байна. Тэгээд ч өнөөдөр их ядарлаа. Хоёулаа маргааш уулзъя. Би чамайг урд нь зөндөө хүлээл гэж байсан. Одоо миний ээлж болсон байхаа. Хурдан ирээрээ хүлээж бай. Хэмээгээд уцаа тасалчихв. Наран туяа нэгэнтээ санаа алдаад дахиад алхвал хэдий болтол хаа хүртэлж алхах юм хэмээн санан уцаа гарган дуудлага өгвөл аз олж ойрхон такси явж байгаа таарав. Байрныхаа гадаа ирээд мөнгөө тоолж өгөхөөр гэрлийг нь асаалган хэтвчээ гаргаж иртэл хаалга нь онгойход цоцсондоо орлон таксины жолооч байнга бэлэн явдаг бололтой суудал доороосоо алх барин наран туяагийн гараас тавттал энхээ хэрэг бишдэж байгааг ойлгон ахаа уучлаарай би найз залуу байгаа юм аа. Хайраа цочгоос нь дуучлаарай хэмээвэл жолооч наран туяагийн өөдөөс үнэн биз гэсэн байртай харуул наран туяа инээмсэглээд мангарч нь ингээд бахтай яадгийн гинэт хаалга онгойлгохоор хичнээн цочвоо. Ахаа санаа зовлтгүй миний гээд гацчихав. Үнэн дээр наран туяад найз залуу гэж амнаас нь багтаж гарсангүй. Жолооч сая тайвшруу бололтой алхаа тавин мөнгөө тоолж аваад тэндээс хөдлөв. Наран туяа юу ч хэлэлгүй орц руугаа алхтал инхээ түүний араас даган хэсэг явж байснаа тэсэлгүй. Нараа, миний найз яасан бэ? Би зүгээрээ жаахан ядраад чамайг хэн уйлвсан юм? Нөгөө гадаадд байдаг найз залууч нь уу? Тэнтэй хүнтэй болсон одоо болиё гэж байна уу? Үгүй дээ. Харин хэмээснэ хэлэх үү болох уу гэж бодон байтал инхээ тэсгэл алдан харин юу гэж наашаа ирчихсэн байна уу? Намайг хүрээд иргэнэ хэмээн сулхан дуугарв. Наран туяаг хөтөлж байсан инхээгийн гар суларсаар гараа аваад халааснасаа тамхи гарган асаагаад чи тэгээд явах уу?
Харин тэрийг л бодоод байна. Та хоёр үнэхээр бие биедээ хайртай юу? Тийм ээ, хайртай байсан. Байсан гэдэг чинь одоо тэгэхээр урдын шигээ биш гэсэн үг үү те? Хэмээн Шамдан асуувал Наран туяа нэгэнт төвчээр нь алдар бололтой. Мэдхгүй, тийм ч байж магад. Чи надад итгэдэг үү? Хэмээн сөргүүлэн асуувал энхээ дахин түүний гараас атгаад Наран туяа. Үннийг хэлэхэд би чамд итгэх нь байтугай хайртай болчихсон. Магадгүй хайрлах хугацаа болоогүй ч байж мэднэ. Тэгэхдээ л би чамайг анх хараад л хайртай болсон. Энхээ надад яг одоо тоглоом хийх тэнхэл алга. Би чамаар огтхонч тоглоогүй. Харин чи надад итгэдэг үү? Хэмээн шийдмэг гэгч нь асуувал Наран туяа бас л хариулсангүй. Чи надаас асуухад би бүгдийг нь хариулдаг. Харин би чамаас чиний тухай асуухад чи дандаа булзааруулад өнгөрөх юм. Цаг нь болохоор бүгдийг нь мэднэ чи. Харин тэр үед надад битгий уурлаарай. Гуйж байна. Амлаж байна уу? Амлаж байна. Би уурлахгүй. Юу ч байсан уурлахгүй. Энхээ би үнэндээ яахаа мэдхээ байцгаад байна. Би найз залуудаа хайртай, маш ихээр сандаг. Гэтэл чи гараад ирсэн. Надад өнөөдрийн хувьд сонголт хийхэд үнэхээр хэцүү байна гэд уртаар санаа алдвал энхээ түүний мөрөөрн тэврэн ингэртээ тэврээд. Нараа, миний хайр явжгаад ирдээ. Очиж нүүр нүрээ харж байгаад бүх үннийг хэлчихэд ир. Би чамаагаа хүлээгээд ажиллаа хийгээд л байж вэ? Тэгэхгүй бол хожимо харамсал төрөх юм билүү? Хэрэв би уулзаад бодол өөрчлөгдөөд тэнд нь хамт байхаар болчихвол яах вэ? Чи ирнэ. Заавал ирнэ. Би мэдэж байна. За, би орлоо. Өнөөдөр их ядарлаа. Бодох зүйлч их байна. Тэгдээ, сайхан амраарай. Нэрээ шүү нараа. Би чамд хайртай. Хэмээгээд уруул дээр нь үнсээд эргэж харалгүй цааш алхлаа. Наран туяа гэртээ ороод хаалгаа налан газар суугаад тамир нь барагдан уйлж гарав. Энхээ хайсаар байгаад хүнээр дамжуулан хятад хэл мэд хүнийг олж уулзан олсон факса уншуулв. Бүгдийг уншиж дуусгаар нь түүнд баярлснаа хэлэн 5 ширхэг 20 мянгатын дэвсгэрт гаргаж өгөөд дараа хэрэг болбол дахин уулзна. Харин энэ талаар хизээч хиндэж хэлж болохгүйг анхааруулад тэндээс гарав. Шин овогтод надаас гадна даргын ихтгэлт хүн гээгдэх мөнх бат байдаг юм байна. Ингээд би өрн хаашаа хараад алхаад байна да. Хэдий надад эдийн засгийн хувьд тусламж үзүүлсэн ч хэдэн халтар төвөргнөөс болж Монгол хүнээсээ уруух юм гэж үү? Монгол хүнээсээ урууж байгаа хүн эх орноосоо урагснаас ялгаа юм. Ерөнхийлөгчд энэ талаар яаж хэлэх вэ? Яг одоо хүн шоронд орчихсон хэцүү байгаа дээр нь би энэ бүхний хэлбэл тэр хүн мөн их хэцүүдэн дээ. Ганц хүүгээс нь өөр хүн байхгүй, тийм болохоор харж хандаж байгаарай гэж намайг Англид байхад ах хүний сэтгэлээр захиж байсан шүү дээ. Гэтэл би яалаа. Шин овогт гэгчийн үгэнд ороод новш гэж. Би ч ёстой өөрөө новш юм да. Яаж толгойм нь эргэхээр ингээд өдий болтол явчихсан байна. Магад санчрыг шин овогтч гар хөлөөрөө шоронд хэлгэснийг үгүйсэхгүй. Тэр Кэтид их учир байна да. Анх намайг очоод хэцүү байхад шин овогтол мөн зохион байгуулж Кэтиг надтай танилцуулан туслуулсан байх. Энэ юу нь юу болоод байна? Аалзны шүлсийг уг үнцээр нь шатаахгүй л бол хизээч устдахгүй хэдэн тийшээ салаалаад хэлхэлддэг шүү. Зорилго нь юу юм бол? Юу байж болох вэ? Эцсийн эцэст хинэн хэн бэ? Шин овогтод аятайхан байж үндсэн зорилгыг нь мэдээд авчих юмсан. Тэгэхийн тулд мөнх баттай худлаа дотн найзууд болох хэрэгтэй юм байна. Мэдээж миний үг үйлдэл бүрийг тэрмүү новш шин овогтод илтгэх болно. Тэр бүхэнд нь л бүдэрч болохгүй юм шүү. Хэрв нэг л бүдэрвэл шин овогт намайгч бас яаж ч мэднэ. Эрдэнэ ерөнхийлөгч уг нь их хашир ухаантай хүн юмсан. Далдуур ийм хэлхээ үүсэт байгааг мэдэж байгаа болоод л худлаа зориуд мөнх батыг өөдөн татаад байна уу? Эсвэл үнэхээр мэдэхгүй итгээд байна уу? Энэ бүх өчгийг олоод авчих юмсан.
Тэр өдөр ямар азар би мөнх хотын өрөөнд орж базаад хайсан цаасыг нь сониучрахж үзсэн юм. Аз ч юм уу, гай ч юм уу, энэ утсыг хөвөх тайлах учиг нь би боллоо. Хэмээн толгойгоо гашилгана. Эрдэнэ ойрын үед болоод байгаа хувийн асуудлуудаа санаа зовон наран туяаг хурдан хариугаа хэлээсэй хэмээн хоног тоолон хүлээн сууна. 3 дахь хоног дээрээ өөрөө залгахаар шийдэн байтал наран туяа залгав. Эрдэнэ мэндийн зөрүүгөө шийдвэрээ гаргасан уу? Тэрээр ийхүү асууж байхдаа маш ихээр догдолж байлаа. Тэмээ Эрдэнэ ахаа, би бэлтгэлээ базааж байна. Танаас хүсэх нэг хүсэлт. Намайг найдвартай англи гаргаад өгөөч. Тэгэлгүй яах вэ? Баярлалаа охин минь. Би бүхнийг зохицуулчаад чам руу ярив. Чи хувийн бэлтгэлээ сайн базааж байгаарай. Очоод байрлах газрыг чинь зохицуулах болохоор санаа зовлтгүй. Баярлалаа хэмээн дахин хийлээд сая уцаа таслан уртаар амьсгаа аван түшилгээ наллаа. Эрдэнэ оройн нь гэртээ ирвэл ханд гэрээс гараагүй бололтой чимээгүйхэн түүнд хоол цай айгалж өгөөд дэрэгдэн сурснараа сув. Ханд минь үхэл хаагцал тохиолдсон биш. Одоо ингэж яах вэ? Өнөөдөр наран туяа над руу ярьсан. Хөөрөө минь явхаар болсноо хэлсэн. Би хамт явнаа хэмээн гинэт хэлэхэд Эрдэнэ зочсноо чи минь очоод бүрл хямрахын нэмэр. Наран туяа бүгдийг зохицуулаад байнга уцаар хэлж байна гэсэн. Тэгсэн ч гэсэн би нүдэрэ харахгүй бол яаж итгэж тайвшрах юм хэмээн уйлчхав. Эрдэнэ түүний гараас атгаад өөрөө мэддээх үү? Хүн ч гэсэн чамайг хараад хэцүүл байна байх та. Тэр хамаагүй. Би очиж хүүгээ харна. Болбол аваад ирнэ. Би их хүн ийм л үед хүүгээ гихгүй юм бол юуных нь их байдаг юм хэмээгээд санаа алдахад Эрдэнэ яагаад ч нэмэргүйг ойлгон. За тэгдээ. Тэгвэл та хоёр минь ханиндаа яваад ир. Харин чи минь байдлыг хараад буцаж ирнэ шүү. Би заавал хүүгээ авчирна хэмээгээд Эрдэнийн эдээд дуусан аяг тавгийг хураан дахин хоол хийж өгтөл Эрдэнэ нэг идэхгүй гих гиснээ сэтгэлийг нь бодоод чимээгүй болов. Нисэх онгоцны буудлын дээр Эрдэнэ жолоочийн хамт ханд наран туяа хоёрыг гаргаж өгөхөөр хүлээн зогсоно. За та хоёр минь сайн яваад хүрээрээ. Наран туяа байн холбоотой байдгийм шүү. Ханд их чинь очоод чамд утас аваад өгнө. Чиний тэнд байх бүх асуудлыг зохицуулсны дараа ханд өгшөөгөө нааш нь явуулаарай. Тэгэхгүй бол хүний газар хямраад яах ч юм бэлээ? Эрдэнэ минь би ямар жаахан хүүхдүү. Надад санаа зовлтгүй. Би хүүгээ авч ирэхдээ л ирнэ хэмээгээд цааш алхав. Наран туяач баяртай гэсээр араас нь алхтал ард нь нараа хэмээн дуудах энхээгийн дууг сонсоод Эрдэнэ наран туяа хоёр балмагдан байтал энхээч гүйн ирснээ Эрдэнийг хараад зов тусчихан тэр. Ерөнхийлөгчөө та энд юу хийж байгаа юм бэ? Би эхнэрээ гаргаж өгч байна хэмээн маш тайван хэлтэл энхээ асуусан харцаар наран туяагийн өдөөс харуул наран туяа юу гэхээ мэдэхгүй доош харснаа цааш алхав. Нараа, чи ерөнхийлөгчийг таньдаг юм уу те? Чиний гадаадд байдаг найз залуу чинь санчир байсан юм уу? Тэгэхээр чи надаар тоглож байсан байх нэ? Хэмээн араас нь хашгирсаар үлдэв. Эрдэнэ хэрэг бишдэж байгааг ойлгон энхээгийн гараас атхан. Би чамд замдаа бүгдийг хэлье. Энд наран туяагийн буруу юу ч байхгүй гэсээр алхав. Энгэн чинээ санаагүй байсан энхээ Эрдэнд чирүүлэн эргэн харсаар явлаа. Тэд явсаар ажил дээрээ эргэн иртэл хоорондоо юу ч ярьсангүй. Тэрч бүхэл Эрдэнийн өрөөнд орсон хойноч хэнэнч яриагаа хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг азнав. Эрдэнэ хонхоо даран нарийн бичгтээ 2 аяга кофе захиад хүлээж авах хоорондоо ч юм ярьсангүй. Дэндүү удаан чимээгүй байсан энэ байдал хин хинд нь эвгүй байсан тул хоёул зэрэг тэгхээр химэн дуугарв. Эрдэнэ халуун кофеносоо нэг балгаад буудан дээр толгоогоо барин суух энхээгийн дэргэд очин мөрөөрн тэврээд. Энхээ, би чамайг ойлгож байна. Энэ бүхэн бүгд санаандгүй болсон юм. Наран туяа та хоёрыг биенээ таньдгийг би өнгөрсөн 7 хоногт л мэдлээ. Санчир тэнд шоронд ял аваад явсныг чи надад хэлэхэд
Би наран туяаг дуудан учраа хэлэн хүү дээр минь очин хэл болооч хэмээн хүссэн. Харин наран туяа юу ч хэлэлгүй ойлгохаар нь би гайхаад учрыг асуувал хэлэхгүй байж байснаа. Санчир яваад намайг мартсан. Би одоо найзтай болсон. Танай группт ажилдаг Энхэ гэж хэлж билээ. Үнэн дээр би сонсоод маш ихээр цочирцсон. Яагаад заавал миний туслах байдгийг гэж их гайхсан. Би итгэхгүй байна. Энэ бүхэн надад зохиомл мэт санагдаж байна. Тийм ээ. Би нараад сайн болсон. Нараа миний тухай дандаа асуудаг боловч өөрийнх нь тухай асуухаар булзааруулаад өнгөрдөг байсан. Би ямар тэнэг юм бэ? Битгий ингэдэ. Би чамд одоо юу ч гэж хэлээд чи угаасаа итгэхгүй. Санчаараа сурагч байхдаа наран туяа хандын сургууль багшилдаг байхад сэтгэлтэй болсноос ханд маань сургуулаасаа хүн ажлаас нь хүртэл халсан юм билээ. Наран туяа санчирт гэрээр англи хэл заадаг байсан. Би нарааг хаана ажилдгийг нь асуухад цэцэрлэгийн багш гээд л өнгөрч байсан. Тэгвэл яах гэж надад тэгж худлаа ярьж байгаа юм бэ? Ямар хэрэгтэй гэж тэгж худлаа жүжиглэж байсан бэ? Чийж сансныг бодвол тэнэг залуу биш байна. Энд чинь би их баярлаж байна. Эн чинь юу гэсэн үг вэ? Тийм ээ. Чиний саяны хэлдэг бүгд үнэн. Анх би та хоёрыг учруулсан. Наран туяаг өөрөө ч мдээгүй байхад нь би чамтай учруулсан юм. Чамайг ажлаар уян оройтуулсан. Наран туяаг чиний замын цагийг нь тааруулан ирүүлсэн. Мөн тэр хоргоодог залуус гээд бүгдийг би хийсэн. Яагаад? Хэмээн Энхэгийн дуун сулран түүний өдөөс асуусан харцаар харвал. Учир нь би чамайг өөрийн итгэл хүнээ болгохыг хүссэн. Хүссэн болохоор би шалгасан. Наран туяаг надад туслаач гэж би их удаан гуйж байж зөвшөөрүүлсэн. Тийм ээ. Наран туяагийн чамтай харьцаж байсан харьцаа, хэлж ярьдаг үг бүгд худлаа. Наран туяа миний хүү санчирт хайртай. Тэр хоёр бие биедээ хайртай болохоор наран туяа өнөөдөр ийм шийдвэр гаргасан. Одоо бүхнийг ойлгов хэмээн дуугаа ширүүлэн хэлбэл Энхэ юу ч дуугарлгүй хэвс ширтэн сууснаа. Одоо л бүхнийг ойлголоо. Ийм болоод л та намайг болоогүй гэд байсныг ч ойлголоо. Тэгтээ би шалгуурыг давсан бололтой тийм үү? Учир нь та надад энэ бүхнийг хэлж байна. Тийм ээ. Чи маш сайн давсан. Чамайг би аль хэдийн өөрийн талын хүн гэж итгэж дүгнсэн. Та чи ёстой би нэрээ хэлэх үггүй болдог байна штэ. Химээгээд инээхэд эрдэнч мөн инээд алдан мөрөн дээр нь алгадаад. Намайг хүний газар хэцүү нэртэд байхад чи ирж орчуулсан нь хэдийгээр чи шийдвэр гаргахгүй ч надад авралын бурхан шиг минь л санагдаж билээ. Түүнтэй адил би чиний авралын бурхан байхыг хүсэж байна. Та нэрээ ёстой хэлэх үггүй болгодог байна штэ. Химэн толгоогоо майжин инээснээ өмнөх бүлээсэн кофеносоо нэг сайн балгаад. Би танд нэг зүйлийг хэлбэл та надад итгэхгүй. Би чамд өөр шигээ биш ч хүү шигээ итгэдэг. Та надад сая бүх үннээ хэллээ. Тэгвэл одоо миний ээлж ирсэн шиг байна. Та харин уурлаж намайг хараад зүхэлгүй уужуу сайн бодоорой. Үнэн дээр таны болгоомжлол буруу байгаагүй. Тийм ээ. Би нэг хүний хараанд байдаг юм. Тэр надад санхүүгийн тусалцаа үзүүлдэг байсан болохоор би өөрөө ч мэдлгүй тэр хүний хараат болсон. Тэр хүн бол хятад хүн. Санчрын тэнд үерхдэг байсан хүүхэн Кэти ч мөн тэдний хамсаатан. Тэр л биднийг уулзуулж танилцуулсан. Үннийг хэлэхэд саяхны хүртэл би таны эсрэг байсан. Нуугаад яах вэ? Би маш зоригтойгоор танд энэ бүхнийг хэлж байгааг минь та сайн бодоорой. Шин овог тимээ хятад тэндээ нилээн нөлөө бүхий хөрөнгө чинээтэй урт гартай хүн. Хэрвээ намайг танд энэ бүхнийг ярьсныг мэдвэл тэр даруйд нь би түүний гарт өөхөх болно. Гэснээ нэгийг санав бололтой гинэт дууга хураан босон хаалга онгоолгож харвал нарийн бичиг хүүхэн компьютер дээр нэгийг шивэн сууна. Ерөнхийлөгч үү, энэ тухай энд ярмааргүй байна. Хан хүртэл чигтэй гэдэг байхаа. Би орой танаад яваад очие. Болох уу гэхэн тэр. Хэзээний бие барьж сурсан эрдэнч
чухал зүйл хэлэх гэж байгааг ойлгон "Тэгдэ, бодвол чи надад их чухал зүйл хэлэх гэж байх шиг байна. Орой 20 цаг гээд хүрээд ирээрэй. Би хүлээж бай" хэмээгээд хөмсгөө зангидан ширээндээ очин суулаа. Энхээж зөвшөөрөн толгой дохиод босдол хаалгыг нь тогшин зөвшөөрөл авсаар Мөнхбат ороод ирэв. Мөнхбат тэр хоёрыг хараад "Уучлаарай ерөнхийлөгчөө, та завгүй байгаа бол би дараа ирийгээд гарах гэтэл энхээ түүний өдөөс тайлахын аргагүй сонин харцаар хараад "Зүгээрээ бид дуусчихлаа. Би гарах гэж байлаа" хэмээгээд өрөөнөөс гарав. Эрдэнэ Мөнхбатын өдөөс асуун харвал Мөнхбат "Ерөнхийлөгчөө, энэ тухай дахин ярьж байгаад уучлаарай. Сая Лимпи корпорациас дахиад факс ирлээ. Би үгүй гэдгийг хэлсэн байхаа. Эсвэл чи явуулаагүй юм уу?" "Явуулгүй яах вэ? Таны хэлсэн даруйд нь тэр чигт нь явуулсан." "Тэгээд тэр чинь яасан хүний хэл ойлгохгүй юм. Ерөнхийлөгч нь хэн гэлээ" хэмээн асуувал Мөнхбат "Шин овогт" хэмээх нь тэр. Эрдэнэ шин овогт гэдэг нэрийг дуулаад сая энхээгийн хэлэх гэсэнтэй холбоотой байж магад. Хоёулаа шин овогт байх чинь хэмээн бодоод "Дахиад бич, тийм хөрөнгө байхгүй. Банк байгуулад тэндээ хамаг мөнгөө хийчихсэн эх хурлын гишүүн болох гэж л гаргаж ирсэн хуурмаг санаа байсан юм" гэж хэл. "Тэгэхдээ ерөнхийлөгчөө, чи ингэхэд хэнийхэн талд байгаад байна?" Мөнхбат энэ үгийг дуулаад давхийн цочхыг хашир Эрдэнэ харин андсангүй. Мөнхбат ч уучлал ирсээр бушуухан гарав. Тэрээр өрөөндөө очин шин овогтод факс бичлээ. "Шин овогт минь, ерөнхийлөгч нэг сэжиг авсан бололтой яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүр намайг хэний талд байна гэж асуусан. Сони юм да. Үнэр авах ямар ч үндэслэл байхгүй. Нэг бол би хит их ятгаад тийм сэтэл төрүүлчих үү? Зөвхөн сонгуульд өрсөлдөх гэж л энэ санаа гаргаж ирсэн. Одоо мөнгө байхгүй, хамаг мөнгөө банкнд оруулсан гэд халгаахгүй байна" хэмээн бичээд явуулсан хойноо асгарсан хөлсөө сая нэг арчив. Эрдэнэ энхээ гэрхийг тэс чадан хүлээн. Тэгтэлч хаалга тогшин энхээ ирэв. Тэд ширээний ард суун одоо тэдэнд хинт саад болохгүй болохоор айх эмээх зүйлгүй ярилцахад болохыг мэдэн тухтайхан сууцгаан Эрдэнэ байх үцээ аяглан өгөөд "За тэгээд" хэмээн асуувал энхээ үргэлжлүүлэн "Ерөнхийлөгч минь уучлаарай. Үннийг хэлэхэд шин овогтын санаа бол би таны итгэлийг олж баруун гарчин болох үүрэгтэй байсан. Яагаад? Би таны баруун гар болж итгэлийг чинь олсноор үйл ажлын бүх зохион байгуулалт бодлогыг мэдэн шин овогтод тайлагнах байсан юм. Адгийн шаар намайг унгаж манай группийг өөрийн болгох бодолтой байгаа юм байх та новш юм да. Тийм ээ. Адгийн новш гэдгийг би сая л ухаарлаа. Би танаас урууж чадаагүй. Чадахчгүй юм байна. Харин танаас урвсан нэг хүн таны дор ажиллаж байгааг таныг мэдээсэй гэж хүсэж байна. Хэн байдаг вүлээ? Би чамаас өөр хүнийг шалгаж байгаагүй. Учир нь бүгд удаж байгаа хүмүүс. Мөнхбат. Юу? Чи яаж мэдж байгаа юм? Би санаандгүй тэдний өрөөнөөс базаад хайсан факс олоод сониуч зандаа хөтлөгдөн хайсаар байгаад хятад хэл мэддэг хүнээр орчуулуулж уншуулсан. Мөнхбат. Тэнд та нэг үйлдвэр байгуулахаар шин овогттой тохирчхоод болсон ихэд ууралсан байсан. Тэрийг чинь Мөнхбат яг л аавда хов зөөж байгаа хүүхэд чиг дамжуулсан байна билээ. Би ч шин овогтын дор хэн байдгийг мэдэхгүй. Тэд өөр юу сэдсэнийг ч мэдэхгүй. Тэгэхдээ та болгоомжлоход илүүдэхгүй байхаа хэмээн хэлмээр байна. Тийм бие. Би Мөнхбатад яаж итгэж байлаа? Хэзээнээс эхэлж тэр шушмагийн улыг долоож байгаа бол доо. Манайд баггүй хугацаанд ажилласан. Ажилдаа үнэнч хамт олондоо нэр хүндтэй болохоор би ч гэсэн их итгэл хүлээлгэсэн юм. Энэ бүхний учрыг олоход би танд өөрийнхөө чадлын хэрээр тусалнаа. Энэ бүхэн ингэж байхад би одоо чамд яаж итгэх болж байна? Тэр таны сэтгэлийн асуудал. Би таныг дагахаар болсноо хэлсэн. Тийм ч болоод би энэ бүхнийг танд хэлж байна. Би чинь тантай ижил
Монгол цустай Монгол эр хүн. Санчаараа өдрийнхөө хоолыг идчихээд хийх зүйлгүй уйдаж байж ядна. Тэрээр хийх байхаа олж ядан дээрээс нь тамхиа өгүүлэн гансран нэгэн хэвэн өдөр хоногуудыг уйтгартаагаар өнгөрөх ажээ. Тийм өдрүүдийн нэгэнд харгалзагч санчрыг дуудан эргэлт ирснийг хэлв. Чихэндээ итгэж ядан би мөн гэж үү хэмээн өөдөөс нь харуул өнөөх харгалзагч түүний овг нэрийг хэлэн мөн бидтэй гэхэн тэр. Баярлах гайхах зэрэгцэн эргэлтийн өрөөнд орвол өөдөөс нь ээж нь нулимстай боловч инээмсэглэн харж байх нь тэрэ. Ээж та мөн үү? Ийхүү асууж байхдаа тэсгэлгүй нулимс унгавал ээж нь ч мөн дагаад уйлчихв. Хэдэн минут хоёр биенээ тэврэн уйлсаар сая хоолоогоо засах чимээнээр хэн нэгэн байгааг харуул наран туяа мөн байлаа. Нараа чи бас ирсэн юм уу? Та хоёр яаж хэмээтэл ханд санчрын толгойг илбэн иш миний хүү сайн уу? Ядарч байна уу? Ээж нь гарынхаа хоолыг хийж ирсэн. Өлсөж байгаач сайн идээд ав миний хүү. Санчраа балмагдан доош харан сууж байснаа санаа алдан. Хүүгээ уучлаарай ээжээ. Хүнч муу хүү юм да. Одоо тийм юм яриад яах вэ? Ээж нь маргаашнаас өмгөөлөгч хайж хүүгээ гин буруугийг нотлуулна. Миний хүү яагаад ч хүн алах хүн биш. Би хүүгээ хинээс ч илүү мэднэ. Заавал учрыг нь олох болно. Хэрэггүй дээ ээжээ. Би ингэж явахдаа таарсан хүн. Би хараад яаж та хоёрын нүрийг харах юм бэ? Юу гэсэн үг юм? Би чадахгүй. Хүүгээ ийм газар ийм хувцастай байхыг нь харж би чадахгүй хэмээн дахин уйлахад наран туяа мөрөөр нь тэврээд. Ханд огшаа тайван бай. Та ингэж хямарч болохгүй штэ. Нараа намайг орлож аав ээжтэй минь байгаад баярлалаа гэтэл наран туяа. Чи сайн биз дээ хэмээн хандыг тайвшруулахын тулд аль болох яриаг өөр тийшээ эргүүлэхийг оролдов. Би яах вэ? Ингээд байж л байна. Харин чи сайн уу? Монголоор минь юу хайнда? Чи хүнтэй суусна уу? Хэмээн араас нь асуувал наран туяа юу гэхээ мэдэхгүй чимээгүй болтол ханд. Санчир минь манай наран туяа үнэхээр сайн эмэгтэй. Хүнтэй суусан байтлаа энэ хол намайг дагаж ирэх үү? Нэрэж тиймдээ би гинэт хараад сандраад балмагдаад байна. Гэснээ сая идэх юм руу дайрав. Ханд хөлсөн урсах хүүгийнхээ хөлсийг нэг арчин, өөрийнхөө нулимсыг нэг арчин санаа алдан сууна. Хооллож дууссан хойно нь харгалзагч уулзалтын цаг дуусч байгааг хэлэхэд юмаа далдхийнгээ. Миний хүү жаахан хүлээж байгаарай. Ээж нь чамайг заавал эндээс гаргана. Тэгхийн тулд чадах бүхнийг хийх болно. Харин чи минь ядарч болохгүй шүү. Яасан ч их тураавдэ хэмээн ингэртэй тэврэн нүүр нүдгүй үнсгэд харгалзагч хаалга онгоолгон цаг дууссаныг хэлв. Тэд явхаар бостол санчир нараа хэмээн сулхан дуудснаа. Намайг уучлаарай. Би чамд өөр юу ч хэлэх вдэ. Би чиний итгэлийг дааж чадаагүй. Тийм болохоор одоо өөрийгөө боддоо. Би чамд хайртай байсан. Гэвч би энд ирээд л чамайг мартан өөр хүүхэнтэй болсон. Тэрийг бодоод үзвэл би чамд хайртай байгаагүй. Зүгээр л шохоорхол байсан юм байна. Уучлаарай хэмээн хэлээд цааш иргэн харгалзагчийг даган явлаа. Наран туяа сая санчрыг хараад ямар их санснаа ойлгов. Наран туяач мөн адил өөр залууд сэтгэл татгцсан шүү дээ. Хол байгаа хоёр хин хин нь адилхан болохоор ялгаа юм. Эмэл үед тус болохгүй бол ингээд хаяад явж яасан ч болохгүй. Ингэж хүн чанаргүй зан гаргавал өөхөхтэйч амар нүд анихгүй өөрийгөө зүгсээр расыг барах болно хэмээн бодон явтал ханд түүний тохооноос түшин чи зүгээр үү? Зүгээрээ багшаа. Чамайг ойлгож байна. Хүүтэй минь анх үерхдэг байхад муухай ашиглаж байсан багшаагаа уучлаарай. Зүгээр дээ багшаа. Таны оронд байсан хинчиг тэгхэл байсан. Баярлалаа. Миний хүү ямар их турж царай алдаавэ. Хэцүү нэртэд байгаа хүн энээс өөр ямар ч байх юм билээ дээ. Хэмээн
шүүрц алдснаа уйлчхав. Одоо тийм юм яриад яах вэ багшаа? Харин хоёулаа сайн өмгөөлөгч олж, учрыг нь олж тодруулъя. Тийм ээ, тэгье. Ханд наран туяа хоёр хэнийг ч танихгүй, огт мэдэхгүй газартцгаалаа. Наран туяа хэлтэй тул тэд ямартаа ч өөрсдийн гэсэн байр олтлоо хэмээн нэгэн дэм буудалд буудаллав. Буудалсан газрынх нь ойр утасны газар байгаад хоёул баярлан орж утас авцгаав. Ингээд олон улсын карт мөн аван эрдэнэтэй ярьж дугаараа өгөөд сая нэг хоёулаа хоолнд оров. Харин удалгүй эрдэнэ ярин энхээгийн найз хэмээн нэг залуу туслах болсныг хэлсний дараахан нэгэн залуу уцаар ярин байгаа газрыг нь хэлүүлэн очиж уулзаж билээ. Дэвид хэмээх тэр залуу тэр хоёрт үнэхээр их тус болж байлаа. Ханд хамгийн түрүүнд хүүтэйгээ уулзмаар байгаагаа хэлэхэд Дэвид уцстан цаг авав. Тэгээд болцсон өдөр нь болоход санчрын хоригдож байгаа газар хүргэж өгөн тэдний хүлээн гадаанан сууж байлаа. Нүдэнд нь нулимстай гансарсан хоёр эмэгтэйг тэрээр өрөвдөн замдаа юу ч ярьсангүй. Энхээд хүнд бүх учир байдлаа нэгд нэгэнгүй хэлсэн тул асууж сонирхоод байх ч шаардлага байсангүй. Дэвид маргааш нь ажилдаа гадуур явж байтал наран туяа залган сайн өмгөөлөгч олох хэрэгтэй байгааг хэлв. Дэвид хайсаар Савицкий хэмээх өмгөөлөгчийг олон учир байдлаа товч танилцуултал ирж уулз хэмээсэн ажээ. Ингээд тэрийгэ ханд наран туяа хоёрт хэлэн уулзахаар гурвуулаа явв. Дэвид хандыг англи хэл мэдэхгүйг нэгэнт мэдсэн болохоор наран туяатай ойр зургийн юм ярин явснаа гинэт. Хадагтай наран туяа, би чамаас нэг юм асууж болох уу? Тэгээдэг. Чи манай энхээгийн сүйт бүсгүй байж яагаад ингэж хамааралгүй хүний төлөө явж байгаа юм бэ? Юу? Хин сүйт бүсгүй гэж? Энхэл миний сүйт бүсгүй очино сайн туслаараа гэдвэсэн. Ханд багш минь англи хэл мэддгүй юм л да. Багшаа тэгэхээр тийм ээ, ханд багш миний багш. Би сургуульд нь багшилдаг юм. Тэгээд багш байхдаа яадаг юм? Хэмээгээд толиндоо хараад инээхэд ханд юу гэж байна хэмээн хэрэгт дурлав. Наран туяач таны талаар асууж байна. Би таныг миний багш гэсэн чинь л инээгээд байна. Гэхэд ханд даган инээмсэглэнэ чимээгүй болов. Дэвид үргэлжлүүлэн манай энхээ сайн залуу, би маш их баярлаж явдаг юм. Чи хизэнээс мэдэх вэ хэмээн сөргүүлэн асуувал Дэвид хугацаагаа бодож буй бололтой толгоогоо хөдлөхөн хэсэг чимээгүй байснаа. Бид эртнээс нэгнээ мэднэ. Анх энд оюутан болж манай ангид ирсэн юм. Бэж тэгтээ их л ноомоо нэгэн байлаа. Хүүхдүүд намайг илт элэг барихгүй ч намайг гих хүн манай ангид байдаггүй байсан. Харин ингээл анх намайг харж надтай нөхөрлсөн. Тэгжил бидний найзууд болох зам эхэлсэн дээ. Түүнээс хойш олон юмн дээр өөрийнхөө хэн гэдгээ харуулж намайг мөн ч их өмөөрөн бүр зодтолдож хүртэл байсан да гэд дахиад л инээхэд наран туяа инээмсэглэхээс хэтэрсэнгүй. Тэд сая нэг товлсон газраа ирэх бололтой хуучны хийцтэй байшинд орцгов. Шатан ойр орхон зайтай өндөр нь эртний барилга гэдгийг илтгэнэ. Дөрвөн давхарт гарan Дэвид төрүүлэн хаалга тогшин зөвшөөрөл аван ортол тэднийг биерхүү нүдэрээ инээсэн усан зулаанаасаа бууралтаж байгаа 50 гаруй насны нэгэн ир инээмсэглэн угтаж авлаа. Сайн байцгаана уу? Намайг Петр Савицкий гэдэг хэмээгээд нэрийн хуудасаа өгөв. Сайн байна уу? Намайг Ханд гэдэг. Таныг би энэ хотын хамгийн сайн өмгөөлөгч гэж дуулсан. Тиймд бидэнд туслана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд тэсэлгүй уйлчхав. Савицкий тухаараа харан мөрөө хавцнаа. Сайн хэлж мэдэхгүй байна. Үнэхээр яалтчгүй бол ямар ч арга байхгүйг ойлгоорой. Тийм ээ, мэдэж байна. Тэгтээ би ээж нь шүү дээ. Тийм болохоор хүүгээ яагаад ч хүн алах хүн бишийг нь 100% мэдэж байна. Ойлгож байна. Тэгтээ та ямар ч үед хоёр талын бэлтгэлтэй байна шүү. Би чадах бүхнээ хийн. Энэ бол мэдээж миний ажил. Тэгэхдээ хууль бол хууль. Үнэхээр хийчихсэн бол яагаад ч нэмэргүй. Бас бодож яваарай. Тийм ээ. Би тэрийг ойлгох ухамсартай хүн.
Та санаа зовлтгүй хэмээн шийдэмгий хэлэх тэр зоримог шийдэмгий харцнаас ямар ч хүн асар их эрч хүчийг авч магадгүй өмгөөлөгч биш хүүг нь ялд унагсан хэрэгтэн байсан бол шууд далдран сандрахаар тийм харцаар ханд харав. Савицкийд санал болгосны дараа тэрээр Санчрын хавтаст хэрэгтэй танилцсан түүний гих мэдээллүүдийг цуглуулж эхлэв. Эхлээд интернетээс хайсан боловч ямар ч мэдээлэл байсангүй. Харин түүний аавын группийн талаар товчхон юм байв. Ингээд нэмэргүйг ойлгосон тул энэ дээрээ хаана байсан, хаан сурч байсан, нээдэг байсан хүүхдүүд гих зэргийн талаар мэдээлэл цуглуулахаар тэмдэглэн өөр нэмэлт юм хэрэг болж магад хэмээн өнөөдөр ээжтэй нь уулзаж байгаа нь энэ үлээ. Савицкий өөдөөс нь тухаараа харан инээмсэглээд би үн хөлсний талаар нөхөртөө чинь ярьсан болохоор өөртөө чинь зөвхөн Санчрын тухай ярилцах болно. Иймд та тайван байж өөрийн мэдих бүхнээ надад хэлбэл миний ажилд их дөхөн болох юм л да. Хамгийн гол нь та тайван байж эмх цэгцтэй орхиж гээгдүүлэлгүй бүгдийг надад хэлж өгвөл би Санчрыг өмгөөлөхөд маш их тус болно. Та миний төсөөлөлд буутал хүүгийнхээ талаар багаас нь эхлээд бүгдийг нь ярьж өгвөл болох болов уу? Тэгэлгүй яах вэ? Бид хоёр ганц хүүтэй. Хүүгээ ёстой л нүдний цөцгийн мэт хайрлан хамгаалan өсгсөн. Миний хүү чинь багаасаа бие даасан, өөрийгөө болгоод явчихдаг, ямар ч хүнд дараа болдоггүй их ухаантай сайн хүү байсан. Уучлаарай, яриагч нь тасалж байгаад. Санчир хэр их сахилгагүй хүүхэд байсан бэ? Би томоотоо гихгүй. Гэхдээ буруу замаар явдаггүй, сэргэлэн хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. Үүнийг сонсоод Савицкий нэгийг том дэвтэр дээрээ тэмдэглээд таны санаанаас гардаггүй тийм нэг дүрсгүйтэл байна уу? Гэхдээ бүр багийнх нь биш, 10 жил байхдаа ахлах ангид байхдаа ч юм уу? За байж, яг тийм юм юу илээ дээ? Ер нь бол нэг их чих халууцуулаад байдаггүй болохоор тийм гээд шууд санаанд орох юм алга. Чих халууцуулна гэж юу гэсэн үг вэ? Үүнийг сонсоод наран туяа хандад инээдээ барьж ядан хэлэхэд хоёул баахан инээж байснаа. Уучлаарай. Бидний хэлдэг үг л дээ. Чих халууцуулна гэдэг нь одоо юу гэмээр юмтэй хэмээн хоёул бодсноо. Сахилгагүйтэйч аав ээжигээ зовоож хүмүүсээр муу хэлүүлдэггүй гэсэн үг л дээ хэмээтэл Савицкий сая учрыг нь ойлгон. Тийм учиртай юм уу? Үүнээс хойш та хоёр миний ойлгогдох хэлээр яриарай. Яг ажил эхэлчихсэн үед иймэрхүү зүйл гарвал самуурч би их ууралдаг юм. Өнөөдрийн хувьд анхны уулзалт болохоор ойлгож байна. Тэгэлгүй яах вэ? Уучлаарай. За тэгэд яасан гинэ? Ингээд ханд Санчрын талаар бүгдийг нь хэлж гэр бүлийнхээ зургийг үзүүлв. Сая нэг ярьж дуусаад аман цангасан байсан тул өмнөх уснаас хэд сайн балгаад амьсгаа аван арагшаа суул Савицкий. За би мэдхийг хүссэн бүхнээ мэдэж авлаа. Одоо надад ямар ч байсан Санчрын талаар тодорхой хэмжээний зураг буулаа. Энэ зургийг өнгөтөр будахыг би хичээх болно. Тэгэхдээ энэ амлал биш шүү. Зүгээр л хичээх болно. Тийм ээ, та чадна. Танд их баярлалаа. Санаа зовлтгүй. Би бүгдийг нь ойлгож байна. Манай монголчууд амны бэлгээс аштын бэлэг гэдэг юм. Сайн санаж явбал бүтэнч гэж үг байдаг. Тийм болохоор би танд урам өгч, итгэлтэй байгааг хэлээд байгаа минь энэ юм шүү дээ. Одоо би бүгдийг маш сайн ойлголоо. Таны энэ хүчтэй байгаа чинь надад их таалагдж байна. Энэ чигээрээ л байгаарай. 2-7 хоногийн дараа Санчир дээр та очихгүй бол зүгээр байна. Яагаад? Учир нь энд 7 хоногтой нэг удаа л эргэлт оруулахыг зөвшөөрдөг. Би 2-7 хоногийн дараа Санчиртай уулзмаар байна. Тэгэлгүй яах вэ? Та харин энэ талаар Санчирт захиа бичгтээ хэлж болохгүй шүү. Өмгөөлөгч хөлсөснийг одоогоор мэдэхгүй байсан дээр. Яагаад гэвэл өмгөөлөгч авсныг мэдвэл Санчир өнөөдөр гихтэл тэндээс гарчих юм шиг санан хүлээсээр цөхрөх байх. Тийм шүү, би хэлэхгүй. Танд бидний утасны дугаар байгаа үсттэй. Хэрэг болвол залгаарай. Окей. Ингээд чи хэн блэ хэмээн наран туяагаас гинэт асуувал наран туяа. Би ханд багштай хамт ажилдаг их дотны хүн нь байгаа юм аа. Юу хамт ажилдгаа? Би чамд хэрхэн итгэх вүлээ? Одоохон химээснээ жижиг тэмдэглэлийн дэвтэр гарган эргүүлж
Сая олог бололтой утсаа гарган залган өрөөнөөс гарan ярьснаа төд удалгүй буцаж орж ирэн хандад утсаа өгөн яриадах хэмээн гараараа занган үзүүлбэл ханд ойлгон байна уу хэмээн утсаа авбал цаана нь шингэн намуухан хоолойтой охин. Сайн байна уу та? Намайг оюуна гэдэг. Би танаас нэг зүйл асуух хэрэгтэй болоод. Тэгээ тэг. Тантай хамт яваа эмэгтэй чинь таны итгэлт хүн мөн үү? Хэмээн өмгөөлөгч асууж байна. Мөн. Итгэлтэй байж болно. Миний хуурай охин байгаа юм. Нэг ясандаа санжир хүүгийн минь эхнэр болох хүн. За, баярлалаа. Би өмгөөлөгчтэй ярив. Савицкий уцаар ярангаа толгойд охин окей хэмээж байснаа баярлаа хэмээгээд уцаа таслаад наран туяагийн өөдөөс харан. Инкээс өөр аргагүй байсанд уучлаарай. Зүгээрээ би ойлгож байна. За сайн байна. Би дараа ямар нэг хэрэг болвол та хоёртой ярина. Одоохондоо төр баяртай хэмээгээд сандлаасаа босвол ханд наран туяа хоёрч талархлаа илэрхийлээд тэндээс гарав.